та бүхэн бол тэрийг нь ярьлаа, энийг нь яриа гэж үргэлж гомцдог. Жишээлбэл та өөр хүнийг ярингууд баярладаг. Өөрийн эзнээ ярингууд харамсдаг. Тухайлбал бод гэдэг компани МСС-ийг ярихад баярлал, МСС нь бодийг ярихад баярлалаа. Би хөгжлийн банкны сонсголын үеэр МСС гэдэг компаниг Ascend Villa гэдэг одоо төсөлтэй холбоотойгоор зарцуулалтыг нь хөндөж ярьж байсан. Тухайн үеийн захирлуудын одоо сошиал хуудсанда пост оруулж ирсэн. Намайг хөгжлийн банк нүүрсний хулгай өөр бусад асуудал хөндөх гэж үзэх болгонд гөлөг төөрүүлэх ийм операц хийгдсэн. Тухайлбал та болвол Монголын үндэсний олон нийтийн телевизийн удирдах зөвлөлд санхүүждэг бөгөөд өөрийн мэдээллийн хэрэгслээрээ амар баясгалын удирдах байсан шинэ хоршоо төслөөс та санхүүжилт авсан. Сонгуулийн үед мөн тендергүүгээр. Тэгэхээр энэ одоо асуудлуудыг би одоо хууль хяналтын байгууллагаар шалгуулна. Ер нь ийм одоо захиалгатгаар гөлөг төөрүүлэх альваа одоо тийм орлогод би автахгүй. Бүх асуудлыг ярьж ирсэн. Тухайлбал та сая өндөж асууж штэ. Бодийн аптекийн гэрээг яагаад хөндөөгүй гэж ярьв. Бодийн аптекийн гэрээг нүүрсний сонсголоор нэг бүтэн өдөр ирсэн. Өнөөдөр ил болгосон гэдэг байгаа тэр сонсголын бичлэг дээр бүх аптек гэрээдүүдийг ил болгож байгаад ирсэн. Энэний зарцуулалтыг ирсэн. Бодийн захирал нь өөрөө тайлбарлаж ирсэн. Тэр байтугай би тухайн үед нүүрсний сонсголыг удирдах байхдаа нэг зүйлийг хэлж ирсэн. Надад дахиад 1 сарын хугацаа байсан болов би бодийн аптекийн мөнгөний зарцуулалтыг дан суух аргаар шалгах байсан юм аа. Надад ийм хугацаа олцсонгүй. Тэр байтугай бод гэж компани чинь тэр аптек гэрээнийхээ эхүүсвэрийн зарцуулалтыг түр оронд ирүүлэхгүйсэн. Би 3 удаа шаардлага хүргэлжсэн. Сонсголын аптек гэрээг тэр ярьсан урд шөнийн 11 цагт хууль зүйн дотоод хэргийн яамны бичиг хэрэг дээр 10 авдар санхүүгийн гүйлгээний баримт гэж авчирч өгсөн. Бид нарыг өглөө 9 цаг хүртэл үзэж амжихгүй байх гэж цаг хугацаагаар шахаж зориуд гэжсэн. Гэхдээ бид аруула шүнжин унтахгүйгээр өглөө болт тэрийг үзээд тэр санхүүжилтийн бичиг баримтан дотор нь бичиг баримтын хуурамчаар засварсан. Дүнг өөрчилсөн. Санхүүгийн баримт байгааг тэр сонсгол дээр илчилж ярьж ирсэн. Тэгэхээр одоо надаас энийг ярьсангүй. Тэрийг ярихаар энийг ярь. Тэрийг ярихаар энийг ярь гэдэг асуултыг дахиж битгий асуу.